За студид дэргийн тавтамаар л үзэгчтэй. За одоо ирэн үзэгчтэй үе студид маань үргэлжлүүлээд физикийнхаа туршлагуудыг хийж танилцуулах болно. Өмнөх хэсэгт Эрдэнэ бэлэг болон төгсвөлэг нар маань бол хийж танилцуулсан бол за түүний тэр хоёрын манаас ангийн нөхөд болох 8 дугаар ангиас сурагчд болох өсөх хоёр мөнх цэнгэл нар ирсэн байна. За та хоёрт дахин өглөөний мэндийг хүргэе. За сайхан шилжсэн үү? Сайхан шилжсэн. Хоёр бас босож гар үрж мэдлээ юм уу? За тийх юм уу? За тий. Би таа. За өглөөний мэд. За тэгэхээр манай хоёрын хувьд болохоор бас их сонирхолтой төршлүүд хийж танилцуулах болно. За түүнээс өмнө бол дөнгөж саяхан саршины баяр болсон учраас та хоёр мөн сайхан шилжсэн баг. Айл их хийсч алт мөнгө их зөвлөл үү? Зөндөө зөвлөсөн үү? Гой бэлгүүд ирсэн үү? Ирсэн бэлгийн дээд бэлэн мөнгө авсан да. Оо тэр нь амар дөө тий бараг гоё юм бэ. Хэрэгтэй юм да ашиглал. Мөнх цэнгэл болохоор юу асна уу? Ер нь ингээд тэрийг ингээд хадгалж өрж байгаа юу эсвэл ахид юм авах чинь үү? Хадгалаад манайх одоо саксны тэмцээн болгож байгаа. Тэрэн дээр бид хэд өмсгөл авна. Оо өсгөө мөнгөөс хадгалж агаад өмсгөл авна саксны тэмцээн. Та давхар бас юу гэдэм юм бэ? Сакс тоолт юм уу? Тий. Сургуулийнхаа нэг. Тий. Одоо хизээ тэмцээн болох юм? 4 сард. 4 сард. Эх сард болох юм шүү дээ. Одоо нэр удахгүй цэргийн баяр болох шүү дээ. Нэг ийм санаад байгаа байхгүй. Одоо шинэ 3 сарын 8-нд ингээд октоудаа ингээд бэлэг өгөөд цэцэг өгсөн багштай хартал цэцэг. Оо за тэгэнгүүт зөрүүлээд 3 сарын 18-нд болохоор та эдийг ингээд баярлуулдаг уу? Бараг тэгнэл гээд юм яриад шүү дээ. Өмнө жил яаж ийсэн? Өмнө жил би энэ жил шилжиж ирсэн болохоор мэд. Гэхдээ зүгээр ер нь өөр сургуульд байхад ер нь бол өмнө жил авч өгдөг гэсэн. Тэгээд ингээд нэг ийм байгаа гэж 3 сарын 8-нд нэг октодыг баярлуулад 3 сарын 18-нд нь болохоор өвгүүдийг баярлуулдаг. Тэр хэвээр байгаа юм. Хэвээр. За тэгвэл та хоёр ч судан удахгүй их 7 хоног тэр нь баярлах юм байна да. Тэ? За өнөөдрийн та хоёрын маань хийж байгаа танилцуулга юу вэ? Туршилт маань? Цэглэгээ хэлхээ хий. Эсвэл эхлэж гинөө. Надаас эхэл. За тийм. За шууд тэгвэл танилцуулаад яг юу болох талаар нь хэлээд өгөөрэй за. Өнөөдрийнхөө би туршилтаар 8 дугаар ангийн цэглэгээ хэлхээний хичээлээ зэрэгцээ цуваа холимог холболтыг өнөөдрийнхөө туршилтаар бүзүүлнэ. Энэ одоо цуваа холболттой хэлхээрээс эхлэе. Энэ цуваа холболттой хэлхээнд маань үүсгэгч буюу 9 буйлтай метра маань хэрэг болно. Хэрэглэгч буюу манай гэрэл, дамжуулагч буюу цахилгааны утас, гээд түлхүүр буюу унтраалга маань орно. Тэгээд одоо манай шууд цахилгаан холбоогоо хийж үзэх чинь үү? Тий, шууд эхлүүлж. За. Нөгөө жижиг юм авчрах уу яах вэ? Юу? Галын хормоор. Яах. Тэр зөв хэрэггүй. Гайгүй. 9 буйлт болохоор гал гарахгүй байх. За. Гэхдээ студ менеж манаас жоохон төхүүлжлээ гараа юм. Жоохон айгаад ш. Яа. Холбоод жоох болгоочтой. Шууд одоо асах чинь үү? Асахгүй. Яагаад гэвэл нөгөө хоёулаа энэ хоёр 9 буйлтад тасдаг хоёулаа гэрэл. 9 энэ бас 9 буйлтын метр болохоор үүсгэгчээс гарсан хүчтэл маань цуваа холболтын хоёр гэрлэн дээр очиод хуваагтаар хэрэгжилждэг учраас 4.5 болохоор манай хоёр гэрэл маань асахгүй. Тийм болохоор хоёр батарейг хооронд нь 18 буйлт болгоод холбол хүчтлээ хуваагаад тэгээд хоёр гэрэл маань асна гэсэн үг. За ойлголоо. Тэгтээ чи болгоомжтойгоор төв цахилгаан тиймүүд ер нь аюултай шүү дээ. Ингээд манай цуваа нэмчлээ тий. Цуваа холболттой хэлэх юм ингээд хоёр хүүхдүүд ингээд хөдөлцөө холбож байгаа хөдөлцөө зогсож байгаа юм шиг холбогдсон байдаг учраас цуваа холболт гэж нэрлсэн байгаа. Одоо зэрэгцээ холболт маань зэрэгцээ холболт дахиад нэг асууж шүү дээ. За цуваагаа. За. Гэрэл нь өстой үнэхээр хурц тадаас тийм байна. Дахиад ганц үзчих. Холимог болохоо холимог хэлхээгаа тэрэн дээр бас ер нь тод бас. Энэ холболтуудаа маш анзаарахгүй бол энэ буруу холбол тэгэл гал гарахгүй. Гэхдээ юугаа асахгүй гэсэн үг юм байна тий. Гэрлээ шатахгүй байгаа. Гэрэл гайг. Батарей павра угаасаа унтраа хасаалттай өргөцсөн шүү дээ. Батарей дуусна гэсэн байгаа. Гэрэл нь унтрахгүй. За. Тэгээ энэ дээр хэдүүл анхаарч шүү за. Гэрлийн ингээд нэг павер яг энэ тавчтур буюу ингээд нөгөө унтраах тавчтур гэдэг чинь тий.
Гэрлийн унтраахын төвчлөрүүдээ бид нэр жоохон сайн анзаарч явахгүй бол нөгөө тог тасарсан үед бас яг ингэдэг тий. Тасалтай юучих юм бол гинт тог ирэхээр нөгөө гинт гэрэлжидээ асаал тий. Тэгээ магадгүй одоо хууч юм бол бүр шатчихдаг ус одоо шатчихсангуус гай болчих болсон тий. За дараагийнх нь яа нэг нэ. Энэ бол зэрэгцээ холбоотой хэлбэр. Энэ ингээд ойлгомжтой тайлбарлыг бол хоёр хүүхэд баруун-баруунгаараасаа зүүн-зүүнгаараасаа нөгөө хөдөлсөн юм шиг холбосон байдаг болох. За тэгээд зэрэгцээ холболтой. Зэрэгцээ холболт нь болохоор одоо ганцхан батарейгаас нөгөө үүсгчээс гарсан хүчтэй маань хоёр гэрлэнээр шууд хуваагдахгүйгээр шууд дамжуулчдаг учраас одоо нэг л батарей хангал. Яа. Тэгвэл манай гэрэл. Оо за. Тэгвэл одоо амьдрал дээр наадах чинь тэгвэл юу юм шүү. Зэрэгцээ холбоо нь ер нь зэрэгцээ холбоо ер нь их хвчлэн хөрөгч нөгөө залгуур идвэрт ер нь бол зэрэгцээ холболтойг ашигладаг. Манай энэ гэрлүүд бүгдээрээ тэгвэл зэрэгцээ холбоо ашиглаж байна. Тийм л. Гэхдээ тэр чинь яаж ч утсан угаасаа нөгөө нэг тогны хувьд бол ингээд баг зарцуул ер нь баг зарцуул. Энэ харин нөгөө тот асууж шуурлаа. Нөгөө батарей хурдан тавьчих. Үгүй одоо яах чинь? Одоо холимог холболтой. Оо бас тийм холболтой юм уу? За. Холимог холболт нь цуваа болон зэрэгцээ холболтыг хоёулангийн зэрэг холбосныг холимог холболт гэж нэрлэдэг. Нэр нийлмэл байх нь тий. Нийлмэл. Тэгээд гол нь чи шууд одоо энэ 3 гэрэлтэй болгочлаа шүү тий. 3 гэрлийн гурвангийн насах чинь. Тэс сонирхолтой юм а тий. Хоёр шивэнж байгаа чинь яриадсан сонсож байгаа шүү. Чигчтэй. Шивэнхгүй зүгээр. Шууд ярьж болно шүү за. За. Тань саанзаа. Бидний цаг хангалттай баг. Ой та хоёрын туршилтыг ингээд байна. Үзүүлээ. Өнөөдөр ингээд 4 хүүхд нэг анги ингээд 4 өвгөө гэж бидэнд бас ингээд туршилтыг хийж танилцуулж байгааг дахин хэлье. Тэгээ өмнөх хэсгээр манай Эрдэм бэлэг болон төгсвөлэг нар манд танилцуулсан бол одоо ингээд өс хоёр мөнх цэнгэл танилцуулж байна. За өс хоёрын холбоо өсөлт тий. Хэлхээ маань хэлэн баг болж байна тий. Пискэл дуурхай гэж. Ингээс манай гэрэл маань асахгүй. Ингээд тогоо нэмэх нь шүү тий. Уу ямар хэцүү юм бэ? Тогоо нэмэх гэж тэгвэл. Тэгэхгүй л чинь нөгөө юу юм бэ тий? Холбоо хэлхээ болохоор тог зарцуулт нэрээ их болоод ирсэн тий. Цуваа холболт ороод ирэх. Тэгээд энэ чинь бас юу болоод ирж шүү дээ тий. Гэрлийн үед болохоор 3 болоод ирлээ шүү тий. Тэгэхээр чинь зарцуулагдах тог хүчин чадал нэлээд өндөртэй байх хэрэгтэй гэсэн үг тий. За. Воо гэрэл гийг нэмлээ дээ. За. Гэрэл миний одоо ингээд өнөөдрийг туршилт босч байгаа. За манай өсгөөгийн өнөөдрийн туршилт маань ингээд боллоо. Одоо ярин үргэлжлүүлээд мөнх цэнгэл. Миний туршилт. Миний өнөөдрийн туршилт бол цуваа болон зэрэгцээ холболтыг ашиглаж юу хийж болох вэ гэх үзүүлэн туршилт их юм аа. За сая манай өсгөөний эзэн маань хийсэн цуваа болон зэрэгцээ холболтыг ашиглан энэ хоёрыг хийсэн. За энийг би цуваа холболтоор хийсэн. Энийг хараа яасан. Өсгөөс эвсэн би. Унтраалга дээрээ дараад тоглоом. Өрөөл бааз 2 гэлсэн юм. Ямар сонирхолтой. Нэг иймэрхүү тоглоом. Ямар гоё тоглоом бэ? Агны төшөө үзчихв. За. За энэ бол өстой ангийнхан дундаа чсэн тоглох гоё юм. Энийг түрэн шин авчих уу? Түрхэн цааш нь. Түрэл цааш нь. Энэ юу юм бэ? Одоо ингээд би хэрвээ энэ төмөрнийг хүрх юм бол саяны шиг дуу гарна гэсэн үг. Хүрхгүй байх юм бол би дуу гарахгүй. Биш нөгөө тоглоомоо даалгавраа зөв хийж нэ гэсэн үг шүү дээ. За туршаад үзье. Одоо ингээ хүрхээр л шууд тог зөвхөн гэсэн үг. Та хэд яаж энэ дэр ингээд гоё тоглож байгаа юу юм? Ер нь тоглож байгаа. Ай. Ой, хүрээгүй гэсэн яаж нэ? За гэж байна. Би хэр ойрчиж дуурдгийн юм. За одоо эхлэх үү? За. Энийг яг давсан. Энэ яагаад дуурч вэ? Шүрэгцээ. Нөгөө битүүрхэл сая. Нөгөө тийм учраас нөгөө хэлхээ битүүрснээр цахилгаан гүйдэлгүйж хэрэглэгчнэр ажиллаж гэрэл болон баазар хоёр дуурч асах.
Үе. Нэг явуулаад үзчихээ шууд. Yes, төрлөсөөр таарлаа та. Ихөө. Йоо, ямар гоё юм бэ? Энэ ч хөөрхөн тоглоом шүү дээ. Энэ нөгөө арай хэцүү маягаар ирсэн. Гэтэ ийм тоглоом баг хийгээд худалдаалвал хүүхдүүд бас сонирхож авах юм шүү. Чамаг энийг зарчих гэж хүүхдүүд хэлчихнэ. Билэг үнэ. Ер нь хүн таруулах. Чи заруул хэдэн дөрөв зарах юм? 10,000 төгрөг. Чи яг бүх материал нь орж байгаа юу? Бүх материал нь чи материалаа нэмжиж 15 мавар л орох. Чи материалаа гоё нэмэн шүү зээ. Тэгээ дээрэс нь ингээд өөрийнхөө ингээд энэ одоо хэлбэр төрсөн хүртэл ингээд гаргаж байгаа юм чи тий. Тэгээ ингээд одоо үүдийн цаваа халуун ажиллагаа топ мог бүх зүйлүүд орж байгаа. Тэгээ чи өөрөө ажил хийж байгаа юм чинь цалин хэрэгтэй шүү тий. Тэр бүгдийг оруулаад хэдэн сарах юм? 15,000 бол зарна гэж шүү. За бараг стартап явуулж байгаа шүү. Гурал орог нийлж байгаа энэ гоё тоглоомын жижигхэн төсөл боловсруулал яадгийн. Тэр дэмжих үү? Энэ ч гоё юм тий. Ард самаа үнийг гоё ингээ хийчих юм бол тий. Одоо ингээд энэгээр ч ингээ хүүхдүүд гоё тоглоно шүү. Ингээл асаагаад энийг ялсан хүүхдээ гоё юу? Байхгүй. Нөгөө одоо ангийнхантаа аваач тоглож үзэх. Хийчээл өнөөдөр шууд студид ирсэн юм тий. Чи өөрөө яаж үзсэн үү? Өөрөө тоглож үзсэн. Тоглосон л та гэхдээ яагаад ч чадаагүй. Яагаад ч чадаагүй. За энэ ч үнэхээр сонирхолтой юм байна. Дуу чимээ болон гэрэл дохио өгөөд тий. Болоогүй. За болоогүй. За. Энэний хэлхээний бүтсэн ийм байгаа. Цуваа холболт гэж шууд нөгөө хоёр хүүхэд хөдөлсөн байгаа юм шиг хий. Үүсгчээс дамжин гэрэлгчдэр очиж цаашаа түлхүүр дээр очихгүй. Гэрэлгчнэр цуваа холбосныг энийг цуваа холболттой тоглоом гэж нэрлэсэн. Тийм байх тий. Үзэнглээ. Тэр саяны юм дээр доктортын ардлын хэсэг үү штэ. Тэрийг харуулаад хэрэггүй. Эдэг үлээ бизнес санаагаа алдсан шүү дээ. За. Удлаа. Үзэгчтэй харуулж идэггүй. Хоёр гурлаа сая нөгөө 100 харин батарейн жоо солчих. Нөгөө энэ цаавнаас явчих. За ер нь бол дөнгөж сая манай өсгөөгийн хийж байгаатай яг ижилхэн гэсэн үг. Ийм холболт байгаа гэсэн. Баазарт яваад гэвэл хоёр нь цуваа холбос. Тий. Тэ? Тэгээ батарейгаа ерөнхийдөө байршууллаа гэсэн. За. Энд гэхдээ жоохон батарейныхын цаавн сулчжээ тий. Юурын Гэтэ гайгүй мэнэ. Одоо анги дээр очихтол гайгүй юм шиг юм тий. Эсвэл хотогоор наач. Тийм ээ тий наацсан. Энэ ямар цав юм бэ? Халуун цав. Халуун цавгаар шууд ингэ наач. Наач нөгөө гайганцээ. Харин тийм шүү юм тий. За. Энэ дүрм угаасаа нөгөө Sonic юм шүү. Тий, ер нь Sonic. Тийм биш тий. Нөгөө Sonic-ийн марзгар үстэй. Энэ арай нүд нь энийг хин хийсэн. Бис. Оо ямар мундаг юм бэ? Sonic гэд Google ингэ санаж байгаа үстэй. Тэр Sonic-ийн ингэ царай байгаа байхгүй юу? Тэгээ би энэ тоглоомын нэрийг Sonic гэд өгсөн тий. Тэгээ гоё ингэ цэглэгааныхын нэр мэртэй бүрийн. Үнэхээр бүтээч шаандсан юм дээр бол. За ойлголоо. Дараагийнх нь. Энэ харин нөгөө цуваа холболттой болохоор энэ харин зэрэгцээ холболттой байсан. Зэрэгцээ холболт. Хоёр өнөөдрийн хийж байгаа туршилтууд маань бүгд ийм холбоотой юм шүү дээ хоёр хоорондоо. Ер нь холбоо. Тэр холбоонуудыг хийж байгаа учраас тийм. Энэ батарейг ашиглах юм уу? Ашиглахгүй. Ашиглахгүй. Энэний түр ингээд иш авчих уу? Тэг. Тэгэхгүй ч энэ нөгөө хийж байгаа зүйлийг хаагаад байгаа учраас түр хагааны хажууд аваад авчих. За энэ тоглоомыг ер нь бааз 2 гэдэг. Бааз 2 гэдэг хэвгүй юу? Хоёрыг. За. Тэгээд энэ ч бас яг ижилхэн асхаар гэрэл дуурайд байна. Бүр энэ том нийц юм уу? Тэгээ ер нь бааз ваа юм байна тий. Тэрнээсээ одоо арай хэцүү баг. Гэж л хэлсэн. Don't touch гэдэг бүр бичсэн биш юм чи бүр юу ч хүрч болохгүй гэж тий. За. Тэндээсээ санаа аваад тэгээд юм тий. Энэ шууд нөгөө зэрэгцээ холболтоор ашиглаад шууд хийсэн. Гэрийнхэн турш үзсэн үү? Гэрийнхэндээ үзүүлээгээр. Бүр зөвхөн нэвтрүүлэгчүүд аваад ирсэн юм тий. Өөрөө л нэг туршилсан. Гэхдээ чи хамгийн гол нь нөгөө нэг юу байх ёстой шүү дээ. Энийг даалгаврыг тэгээд биелүүлж чадахгүй яг. Хичээндээ тэгэл. Тэгэхдээ нөгөө нэг биелүүлэхгүй бол бас хэцүү тий. Биелүүлж чадахгүй даалгавар өгсөн. Тэгээ хүмүүс туршиж үзээлээдэг. Тэгээ хийж чадахгүй л хэцүү шүү тий. За ямар ч явах гээд үзье. За ингээд зайтай болгож яваа. Энэ нөгөө төхөөсөө бол
арай хэцүү маягаар гэсэн. Хэр удаан би ойлгох юм бол яана. Энэ хэсэг нь бол бүр амар хэцүү. Тийм ээ тий. Энэ хараа. Энэ хэсэг тэр ингээ гар үс юм болчихсон шүү. Тэгээ гараа яаж оруулж явах юм бол ингэж явах юм бол энэний юуг жоохон богинохон болгох хэрэгтэй юм шиг байна тий. Харин тэгэхгүй энэ доороо туулж байгаа юм тий. Жоохон богинохон байх юм бол за энэ дэр өнгөрсөө. Бүр орох гэсэн. шууд ингээ эргүүлээ. Би өөр ороод Тэгээ уцаа бас ороогоо. энэ тоглоом дээр бүдэрсээ. Яана. Өрлөөсөө гадаарлаа шүү тий. Тийм яаж ингэж ирэх юм? Ингээд За чи үзтээ. Иймэрхүү маягаар ингэж эргүүлж байгаа. Гэтэ энийг би дахиад заснаа. Харин чи хүндрүүлэх гээд бүр амар болгоо ч тий. Хэцүү болгоц. Тийм биз. Энэний нүцэл нь бол үзэгдчихтэй. Үүсгчээс гараа шууд түлхүүр дээр очиж түлхүүр болон унтраалгаас дамжин хэрэглэгчдэр очиж хэрэглэгчнэр баазар болон гэрэл хоёроо асаж байна гэсэн. Энэ яаж ч байгаа вэ гэхээр эн чинь ингээд шууд ийшээ дамжаад баазар дээр очиж шууд ингээд энтэй холбоцсон. Энэ уцтайгаа холбоцсон. Харин энэний шууд энтэй ингэж холбоод тэгээд юу нэ битүүрснээр энэ хэлхий ажиллаж байгаа. Яста сонирхолтой юм байна. Надад бол Sonic таалагдлаа. Sonic таалагдсан. Тэгээ Sonic хамгийн гол нь нөгөө даалгавар биелүүлэхэд эн чинь бас боломжтой байдаг байхгүй юу? Тэ? Одоо ер нь бидэнд хэдэн минутын хугацаа байгаа юм бэ? Хоёроос нэг туршаад үзэж болох уу? За. Тэхүү. Манай өсгөө найзынхаа нэрээр өчтөрөөр ингээ хийсэн тоглоомын ингээд туршаад хийгээд үзэж нэрээ. За, гурваа нэг турш яг айл хүрэх вэ гэдгийг харъя. За. За өсгөө. Түр буцаа гаргаж байгаа. Гурваа гэс тавсан дөрмөө тохирчээ. За, 3 удаа дуурах юм бол шууд зогсоосэй. Тэр үртэл шууд явуулаад үзье. За, тоолъё. За, 3 2 за байж байгаа. Өсгөө түр байж байгаа. Энэ аим хөдлөд юм тий. За, 3 2 1 1 3 за болсон. За яг энэ хоёр дахь хүс рүү нэрлээ тий. Sonic. За. Мөгцөнгөл одоо өөрөө зохион бүтээсэн юм шүү дээ. Нэгээр татснаа сайн яа. Хоёр би толгой нүдлөө орж ирлээ. Чих рүү орж иржээ. Сайн явлаа шүү дээ. Яалтчгүй эн чинь зохион бүтээсэн хүн байна да тий. Чи өөрөө зохион бүтээсэн учраас нийлэн турч үзсэн юм тий. За яг ингээд яаж явуулах вэ тий. За Sonic минь толгой бит хөдөлгөд байгаа. Унтрах юм тий. За хэллээ шүү. Нэг. За нэг. Хоёр. За тэгтээ би хоёр дахь орцсон шүү. Тэглээ. За маш их баярлалаа. Яста тун сонирхолтой төвчлэг бас хийж танилцууллаа. Тэгээд манай өнөөдрийн зочид маань үзэгчтэй 8 дугаар ангийн сурагч болох Өсгөө 2 болон Мөнхцөнгөл нар маань байлаа. Тэгээд өмнөх хэсгээр болохоор манай бас хоёрын маань ангийн хүүхдүүд болох 8 дугаар ангийн сурагч болох Эрдэнэ Бэлэг Төгс Бэлэг. Ингээд дөрөв хүүхд маань нийлээд үзэгч та бүхэн ингээд 2-2-оор бас ингээд өөрсдийнхээ хийж бэлтгэсэн маш олон сонирхолтой туршилтуудыг хийж танилцууллаа. За туршилт болгоно маш сонирхолтой байлаа. Бүх зүйлд нь маш их баярлалаа. Тэгээд үүндүүдээ маш их баярлалаа. Хичээлд амжилт хүсье. За. Баярлалаа. Амжилт хүсье. Түр байж л та. За